Өнөөдрийн хичээлийн сэдэв уран зохиолын найруулгын эхийн өгүүлбэрийн онцлог гэсэн сэдэв. Хичээлийн зорилго маань уран зохиолын эхэд өгүүлбэрийн задлал хийдэг болно. Тэгэхээр хүүрнэмж эхийг эхийн талаарх ойлголттой эргэн саний. Хүн амьтанд тохиолдох үйл явдал, юмд учрах явцыг эхнээс нь дуустал хүртэлхийг хүүрнэмж гэж хэлнэ. Өөрөөр хэлэх юм бол хэд хэдэн үйл явдал, хэрэг явдлыг цаг хугацаа, орон зайн дараалал нэг сэдэв гол санаанд нэгтгэж ам ба бичгээр илэрхийлсэн хэд маягийг хэлж байгаа. Тэгэхээр энэ хүүрнэмж нь бол бүтцийн хувьд эхлэл ба гол төгсгөл хэсгээс бүтэх ба өгүүлбэртгүүн бүтцээр үйл явдлын дараалал нь уялдаж байдаг. Тэгэхээр энэ хүүрнэмж хэд маягаар бол туйлсын зохиолууд ихэвчлэн бичигддэг онцлогтой. Тэгэхээр үүнд бол өгүүлэг, туур, дуйл, туйлсын найраглал, үлгэр домог, тууч, туйлсын найраглал, армаан, их туйлс зэрэг төрөл зүйлүүд орно. Тэгэхээр хүүрнэмж хэд маяг бүхий зохиолын өгүүлбэр зүйн онцлог нь ямар байдаг юм бэ? Тэгэхээр туйлсын зохиолд үйл явдлыг цувуулан хүүрнэсэн, нэгэн цагт зураглан тоочсон нийлмэл өгүүлбэр бол энгийн өгүүлбэр голж ордог. Тэгэхээр жишээлбэл дундаг камераар манаас авсан хэсэгт байна. Хэрэг би хошуу толгойж байсан бол эднаар шиг хөдлөх бүртээ хаттын пүүсэнд нэлэх хүүхч шиг эхлүүлэн үр тавьж албан татвараар маань мэтийн эхнийг чирэгдүүлж байхын оронд хошууны тоогоо алдсан улгайчдыг цуглуулж авчираад уяаг нуртахаа үйж угаацыг нь өтгөхөр шиг өгч байгаад цэм нөхөхгүй юу гэж. Энд бол дөрөвний хэлсэн тийм ээ. Үйл явдлыг цуулан хүүрнэсэн. Нэгэн цагт зураглан тооцсон нийлмэл өгүүлбэр болон энгийн өгүүлбэрүүд голддог гэсэн энэ жишээн дээрээс харагдчихэв. Мөн зинхэр тэрлэгт өгүүлэлгээс үед ингээ хоёр эхнэр өдмөлийг үрж матмалыг барьж ухаа толгод нэгжин явна. Хаврын халдвар хормоолоос эхлээд ноднингийн хөх аргал, уржинингийн саарл сармай аль таарсныгаа хамж гүймлийн геймлийг түүж явна. Боргочингийн талд болжморж иргэн бойтгны хонх дуугарах шиг татан санагдана. Энэ хүүрнэмжийн өгүүлбэрийн хэв шинжүүд байна. Тоочмч хэд маяг бол юмс үзэгдлийн шинж тэмдгийг зурглахыг хэлж байгаа. Тоочтой бүх шинжийг нь бус. Уул юмныхаа гадаад болон дотоод дүр төрхийг үзүүлэх үеч шинжийг нарийн дистратай гаргасан байдаг. Тэгэхээр тоочмч хэд маягаар хөвчлэн уран зохиолын шүлгэлсэн хэлбэрийн их бичигддэг юм онцлогтой. Шүлэг, уянгын найраглал, ерөөл магтаал зэрэг төрлүүд зонхилдог. Тэгэхээр тоочмч хэд маяг бүхий зохиолуудын өгүүлбэр зүйн онцлог нь ямар байдаг юм бэ гэдгийг жишээгээр мөн хэдүүлээ тайлбарлая. Тэгэхээр энэхүү тоочмч хэд маягт бол зэрэгцүүлсэн хэд маяг голлдог. Өөрөөр хэлэх юм бол зэрэгцэн нийлмэл өгүүлбэр. Тэр дундаа аялгаар зэрэгцэх нь түгээмэл байдгаа гэж үзэж байгаа. Боргочингийн талд болжморж иргэн бойтгны хонх дуугарах шиг татан санагдана. Чиний нулимсыг алган дээрээ тусаж, чихтэй гараар хацрыг чинь ихрэлж, яач шүү таануусыг хайрлалаа давч. Энэ бол ялангуяа энэ шүлгийн зохиолд бол аялгаар зэрэгцсэн хэд маяг зонхилно. Хэд маяг ба өгүүлбэр зүйн хэв шинжийн хамаарлыг нь дүгнэе. Тэгэхээр туулайн гүйдэл шиг салхинд туулын шугуй найгана. Уулын цогоо шиг хүүхэнд хайрын сэтгэл алтарна. Энэ бол аялгаар зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр байна. Аялгаар зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр бол тоочмч ихэд голлоо орж байгаа тийм. Тэгэхээр нар сар оддтойгоо хотолдог тэнгэрийн энтэй нуурман байгаль эхийн бүтээсэн усан тал. Угсарсан нийлмэл өгүүлбэр байна. Тэгэхээр энэхүү угсарсан нийлмэл өгүүлбэр бол хүүрнэмж ихэд голлон тохиолддог. Ажлын өрөөний минь цонхоор нухт хөндий цэлийн үзэгдэнэ. Энгийн өгүүлбэр байна. Мөн хүүрнэмж ихэд тохиолдно. Ингэн тэмээнийг эгэлгэн буйлах дум толгодын цаанаас нэгэн үе сонсогдож, нэгэн үе замхарна. Энэ бол холимог нийлмэл өгүүлбэр. Мөн хүүрнэмж ихэд энэхүү өгүүлбэрийн хэд маяг зонхилон тохиолддог байна.